манай зөндөө байгаа. За 3 дугаарх нь олон улсын та хөл нийлүүлж ажиллахгүй байна гэдэг асуудал байгаа. За олон улс хаашаа явж бид нар тэндээсээ суралцах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд нэг удаа нэг хүн ирээ хүсэлт өгөхөөр тэрийг шийдчихэд бид нар хөгжлөмжлөлтийн хүмүүсийн төлөө байна гэдэг болж гинэ гэж ярьж ингэж болохгүй байгаа. За хамгийн чухал нь тэгш байдал оролцоог бид нар одоо бүх салбарт хангах хэрэгтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал гэхээр зөвхөн гэр бүлийн яам ирээ суудаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал гэхээр зөвхөн нөгөө саран чулуун баясгалан эсвэл одоо зөвхөн гэр бүлийн сайд байсан хүмүүсийн асуудал гэж боддог энэ хандлагыг бол өөрчлөх хэрэгтэй байгаа. Хаашаа хандуулах вэ? За товчхондоо бол Монгол улсад байгаа энэ 4 асуудлыг шийдэж араас нь хөөцөлдөхгүй бол болохгүй 7 асуудал байна. 7 бүлэг асуудал байна. За нэгдүгээрт нь хөгжлийн бэрхшээлийн салбарын зураглал гэж би 12 сард ярьжсэн. За энэ зураглал маань бол товчхондоо гэр бүл нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн яамнаас болон манай ажлын хэсэг 2 талаасаа гаргасан. Зураглал буюу бид юу н хаана явж ийнэ, олон улстай харьцуулахад хаана явж ийнэ гэдэг зураглалыг гаргах хэрэгтэй байсан. За дараа нь хүртээмжтэй дэд бүтцийг бий болгох шаардлагатай байна. За дараа нь хүртээмжтэй боловсрал, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн үйлчлэгээний хүртээмж, олон нийтийн мэдлэг оролцоог нэмэгдүүлэх, за хамгийн чухал хэсэг нь хяналт үнэлгээ, хариуцлагын тогтолцоог дахиж үнэлж гаргаж ирж үзэж байгаад хаана нь алдагдаад байна, юу нь болохгүй байна гэдгийг одоо хэмжих ийм хэрэгцээ байлаа. Дараагийнх нь эндээс явчихъя. За задлаад үзэхээр бид нар ингээд хууль дүрмийн хувьд Монгол улс энэ дээр бодлогын хувьд байгаа юу? Тэ Монгол улсын засгийн газар, улсын урт хугацааны төлөвлөгөөнд асуудал байна уу гэдээ орохоор бол байна. Бүгдээрэнд нь орсон байна. Урт дунд хугацааны хөтөлбөрт Монгол улс хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахтай холбоотой ажлыг ийм зүйл хийнэ гэдэг том зургаар нь бол тунхагласан байна те. Нүүбийн хүний эрхийн конвенцтой нэгдсэн байна. Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөр төлөвлөгөөнд оруулсан байна. Гэхдээ энэ дээр нэг нэмэр байгаа зүйл нь юу вэ гэхээр энэ шараар тодорхойлсон наривчлсан хувилбар тооцоолох хэрэгтэй. Жишээлбэл 3 жилийн дараа гэхэд бид нар ийм тоог харах хэрэгтэй. 5 жилийн дараа гэхэд бид нар ингэх хэрэгтэй гэдэг ийм тооцоолох хэрэгтэй байгаа. За дээрэс нь хамгийн чухал нэн тэргүүнд тулаад байгаа асуудал нь аль нь юм бэ? Алинд нь хандаж бид нар байгаа төсвөө нөөцөө зарцуулах вэ гэдэг тэр эрэмт дараалал бас асуудалтай байлаа. За ийм учраас тэгвэл эрэмлээд үзэхлээр хүртээмжтэй байдлыг ингээд аваад үзэхээр бидний тэр хууль эрх зүйн хувьд жоохон асуудлууд бас байна. Саадгүй байдал хүртээмжийн тухай хуулиа ярих хэрэгтэй байна тий. За гэтэл одоо байгаа барилгын хууль, одоогийн орон сууцны тухай хууль, одоо байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулиудад энэ хүртээмжийн агуулга туссан хүндэтгэх агуулгаар хүндэтгэнэ гэсэн зарчмаар туссан хэдиж хангах, хамгаалах үйлдэлийн хэсгээр бол асуудалтай байгаад байна. За тэгвэл дараагийнх нь боловсролоо аваад үзье. Бид нар боловсролын салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийнхаа эрхийг сурч боловсрох эрхийг нь хангах зорилгоор маш олон хуулийн өөрчлөлт хийсэн. Маш олон журмуудыг гаргасан. Боловч тэр нь нарийн судалгаатай тий. За тэгвэл одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сурахад багшийн яаж дэмжих, орчныг яаж дэмжих ингээд нарийн бас хэмжиж олж хараагүй зарим асуудлууд бас байсаар байна. Өнөөдөр бид нар хуулиндаа хөгжлийн бэрхшээлтэй хүнийг сурах хэрэгтэй гэсэн боловч өндөр боловсралтай хөгжлийн бэрхшээлтэй хүн өнөөдөр байхгүй. Цөөхөн байна. Боловсролын зээлийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүнийг гадаадд сургана гэж зар явахад тэнцсэн гадаад хүн бас байхгүй байна. Тэнцээд ороод ирж байгаа шалгууртай хүн байхгүй байна. Боломжоор сураад хамгийн дээд түвшинд очиж байгаа цөөхөн хідэн хүмүүс нь өнөөдөр энд бодлого ярих гад эсвэл бизнесэд хийгээд цөөхөн хідэн хүмүүс нь өнөөдөр дуурай явж байгаа. Бос нь бол сурч чадахгүй байгаа тийм ээ. За ийм асуудал байсаар байна. Дараагийнх нь. За тэгвэл эрүүл мэндийн үйлчлэгнийхээ хүртээмжийг аваад үзэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлыг эрүүл мэндтэй холбохоор яг хөгжлийн бэрхшээлтэй босныхын дараа л яриад байна. Өөрөөр хэлбэл группт оруулна гэж. Гэтэл группт ороод эрүүл мэндийн үзлэгт орж байгаа мөртлөө тэр мэдээлэл нь эргээд тэр мэдээлэлээ ашиглаад гарч байгаа ажлууд нь дутагдaltaй тий. Тэгэхээр эрүүл мэндийн асуудлыг ч гэсэн бид нар хүртээмжтэй болох хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарт ч бас шийдэх асуудлууд маш их байгаа учраас энэ дээрээс анхаарах хэрэгтэй гэж үзэж байгаа. За дээрэс нь олон нийтийг мэдлэгжүүлэх асуудал байгаа. Өнөөдөр төрийн албан хаагчид, сэтгүүлчид, бодлого боловсруулж байгаа хүмүүс хөгжлийн бэрхшээл гэж юу вэ гэдгээ бас мэдэхгүй байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань өөрсдөө ч өнөөдөр группт орохынхоо ач холбогдол тий хөгжлийн бэрхшээлтэй болсон асуудал нь яагаад вэ? Цаад том зургаар яах вэ гэдэг ойлголт хандлага тааруу байна.
бүх нийтээр л ойлголт хандлага таар байгаа. Тэгэхээр ойлгоогүй мэдгүй юмныхаа дайсан гэж хүмүүс ярьдаг тийм. Тэр ойлгож мэдгүй байгаа юм чинь өнөөдрийн энэ арга хэмжээний нэг чухал зүйл бол ойлголт мэдлэг байгаа. Тийм ч учраас ойлголтын сайжруулах зорилгоо та хэдүүдээс нэлээд өргөн үрээтэй ийм багцыг бас бэлдсэн байгаа. За хамгийн сүүлд нь хяналт үнэлгээ хариуцлага байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хуулийг заасан тэр зүйлүүдийг хэрэгжүүлэхгүй бол ийм арга хэмжээ авна гэдэг заалт манад дутагдчихэв. Тийм заалт байхгүй. Гэх мэтчлэн хуульзан хүрээнд хийгдэх ажлуудыг бид нар их хурал дээр авч үлдэж яриад хуулиар заажсан мөртлөө хийж чадахгүй байгаа, тулгамдаж байгаа асуудлуудыг өнөөдөр ярих юм аа нөхдөө. Тийм учраас хуулийн хүрээнд төсвөн шийдэгдсэн, хуулиараа заасан, засаг даргын болон нутгийн удирдлагын үүрэг дотор нь орчихсан ажлыг бүгдээрээ ойлголт мэдлэгээ сайжруулж хагаад хийх жорыг аваад буцах ийм арга хэмжээ юм аа. За ингээд өнөөдрийн арга хэмжээг одоо илүү ач холбогдолтой болгох ш тэ. За манай гэр бүл хөтөлбөр нийгмийн хамгааллын яам бол энэ дээр бүр манлайлан ажиллаж байгаа. Тийм учраас энэ өнөөдөр 12 сард миний ярьж ирсэн танилцуулга яг юм байсан. За энэ арга хэмжээний эцэст би тэгвэл энийг шийдвэрлэх арга замыг бас та хэвтайгаа хуваалцах юм байгаа. За одоо ингээд миний ярих зүйл бол дуусч байна. Дараагийнх нь анхаарал хандуулсанд баярлалаа. Улсын хурлын гишүүн Саран Чулуун танд баярлалаа. Цаг үеийн хөгжлийг дагаж мэдээлэл технологийн хүртээмж хүн бүрт тэгш байх нь эрхийн нэгэн үндэс мөн. Эрхэм хүндэт улсын хурлын гишүүн Баясгалан таныг цахим ур чадварыг сайжруулах, мэдээллийн технологийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх сэдвээр илтгэл тавихыг урьж байна. За юуныдын өмнө энэ төгрөлцөө ирсэн бүх хүмүүстээ энэ өдрийн энэ өглөөний мэндийг хүргэе. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудлын талаар сонсгож ирсэн, орон нутгаас ирсэн, гадны орноос ирсэн зочид төлөөлөгчдтэй маш их баярлалаа. Энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа Улсын хурлын гишүүн Саран Чулуун, Улсын хурлын дэд дарга Булган Туяа, гэр бүл хөтөлбөрийн нийгмийн хамгааллын яамныхан бас инх хамгааллын сайдтай баяр хүргэе. За их хурлын гишүүн болсноос хойш 18 аймгаар явсан. Энд ирсэн аймгийнхан бол одоо